За сайн уу манайхаа шинэ влогтой тавтай морил өнөөдөр миний амралтын өдөр байгаа. Тэгээ өнөөдөр нэг том өөрчлөлтийг хийх гэж байна. Та нар юу гэж бодож байна? За би яах гэж авъя гэхээр үснийхээ өнгийг өөрчлөх гэж байна. Би хамгийн сүүл 4 сарын өмнө Солонгост байхдаа үсээ будуулсан байхгүй. Солонгос үсчин дээр бараг 500 австрали доллар төлсөн баха. Тэгсэн чинь нөх гой өөрчлөлт гараагүй зүгээр амар энгийн тийм улбар шар оранж өнгөтэй болгоцсон байсан. Би уул нь бол гой цайвар болгоё гэж бодсон байхгүй юу. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө ингээ үсэндээ хүрээгүй. Тэгээ миний ус юу айгу хурдан ургадаг. Амар өтгөн хурдан ургадаг. Тэгээ ингээ үсний баг одоо энэ хэсгээс ингээ хар ус нь гараад ирсэн байна. Тэгээ үсээ одоо гой 100 болж байгаа болохоор өөрчлөх цаг нь босон байх гэж бодоод тэгээд одоо өөрчлөлгөөд өнөөдөр үсэн дээр 10:30-аас цаг авцсан байгаа. Үсээ гимтэхгүй жоохон бутахгүй бэ гэсэн чинь чадахгүй юм байна. Ямар ч гэсэн үсэн дээрээ цаг авцсан байгаа. За тэгээ дээрээс нь өнөөдөр миний амралтын өдөр болохоор энд Black Friday эхэлсэн. Тэгээ ер нь юмнууд ихэнхтэн сээлтэй байгаа байхгүй юу? Тийм болохоор бас шопинг хий гэж бодож байна. Шопинг гэснээс би ер нь бол шопинг хийхээ айгу зогсооцсон, багсгацсан байгаа. Өмнө нь болохоор за энэ хямдарсан юм чи энийг авчий гэл айгу хэрэггүй юмнууд аваад идэг гэсэн юм билээ. Нэг өмсөөл болох ч юм уу, тэгээ чанар муутай ч юм уу, тийм юмнууд аваад нэг өмсөө уйдчихдаг. Юм айгу сайн бодож ийж яг хэрэгтэй юмнуудаа л авдаг болсон. Тэгээд өмнө нь болохоор авч исэн юм гэвэл дандаа дресснүүд амар их авдаг байсан юм билээ. Тэгээ нэг өмсөөл тэрийг дахиж өмсөхгүй. Тэгээ миний шкаваар дөрөн ганц өмссөн дресснүүд байдаг. Тэгээд ер нь дресс аваад шал дими юм байна. Одооноос зүгээр жоохон яг үндсэн тийм классик тийм хувцснууд авъя гэж бодож байгаа. Яг дээгүүрээ өмсдөг юм ч юм уу тий кашуал дандаа ингээ өмсөд байнгын өмсөхдгөр тийм юмнууд ер нь бол авъя гэж бодож байгаа. Өнөөдрийн шопинг болохоор надад бол биш. Гэхдээ би өөртөө хийдэ авсан юмнууд байгаа. Тэднийгээ бас та нартайгаа орой ирээд гоё unboxing хий. Тэгээ би үсээ янзлуулчаад үргэлжлүүлээд Dyson орж үсний эндүү авах гэж байгаа. Dyson ер нь амар гоё хямдарсан байлээ. Тэгээ Dyson-оос үсний эндүү авъя гэж бодож байна. Би Dyson-ы нөгөө Air Wrap гэдэг яг үсний сэнстэй нөхгүй юу. Тэгээ яг үнэндээ би бол тэрийг өдөр болгон үсээ угаасныхан дараа болгон хэрэгэлдэг. Зарим хүмүүс болохоор ингээд хэрэглэхгүй ингээд байж лээд ингээд тэгээд идэг. Миний хувьд бол Dyson бол байнга хэрэглэгддэг юм. Тийм болохоор би эндүүг нь авахдаа ямар ч тийм эргэлзээгүйгээр хэрэглэн гэж бодоод авах гэж байна. Одоо явж Dyson авна. Тэгээд влогтойгоо хамтдаа байцаагаараа би одоо ийм ясны шүл ууж байна. Тэг өндөг одоо чанж байгаа өглөөнийг юм идчихэд одоо шууд үсчин руугаа явъя. Би 10:30-аас үсчин дээр цагтаа байгаа. Явцгаа тэг влогтойгоо хамтдаа байцаагаараа. За бэлэн болчлоо гаръя. Яа амар нэмгөө зүмсөд гэрээсээ гарсан чинь ороо орчлоо гадаа. Амар том ширхэгтэй гівгэн ороо орж байна. За үсээ бодуулчаа гараа явж гин. Миний ус ийм өгт болсон байна. Нэлээд хөөрхөн тайрцсан бас тэг хамгийн цайвар болгох нь энэ байна л гэдэг ийм өгт болсон. Гэтэ айгу гоё хөнгөрцөн гоё байна. Одоо би явж Dyson авах гэж байна. Миний үс ийм өнгөтэй болсон. Үсээ ийм богинохон болгоцсон. Би угаасаа миний үс хурдан ургадаг болохоор үсээ 100 болох төгөхөр ингээд богинохон болгочдөг. Тэнгүүд айгу амар байдаг, амар өтгөөстэй болохоор тэгээ миний яг хүссэн өнгө яг үнийг хэлэхэд яг биш байсан. Тэгтээ тэгээд яг ямар ч ус гайгүй зөгтөг болохоор ингээд ийм харагдаж байна. Хамгийн цайрлах чадлаараа цайруулсан гэсэн. Тэгээд
Яа, ус маань ийм болсон. Зөндөө олон хүмүүс одоо ингэ бодож байгаа хэ Black Friday болох ч байгаа. Ер нь Австралид хэр их юмнууд хямдардаг юм бэ? Яад юм бэ? Тэрийг би та нартай бас ярих гэж бодож байна. За яг одоогийн байдлаар Black Friday ер нь бол баг бүх сэйлүүдээс хамгийн их дискаунт болдог ер нь бол сэйлүүдийн нэг баггүй юу? Ер нь манай яг дэлгүүр дээр David Jones дээр болохоор ихэнх юмнууд хямдарсан байлээ. Яг гайгүй юмнууд ер нь яг энэ хямдралын үеэр л авч байгаараа манайхаа. За тэгээд Dior дээр бол ямар ч хямдрал байхгүй. Манайх ерөөсөө нэг тэгж хямдардаггүй байхгүй юу? Тэгээ би өнөөдөр та нартай бас өөрийнхөө авсан юмнуудыг харуулъя. Хамгийн миний авсан гоё юм гэвэл та нартай Black Friday-гээр авсан хамгийн одоо өөрийнхөө одоогийн байдлаар хэрэгтэй гэж бодсон зүйлээ харуулъя. За би болохоор энэ Dyson-ы одоо өсний эндүг авъя гэж ер нь бол харж ийсэн. Тэгээ яг ягаан өгтөө миний дуртай өнгө нь гарсан. Хүмүүс болохоор Dyson ер нь бол яг хэрэгтэй юу гэдэг амар их боддөө шүү дээ. Яг үнэхээр аваад яг хэрэглэх үү гэж зарим хүмүүс болохоор аваад бүр хэрэглээчгүй байдаг. Миний хувьд болохоор би яг энэ Dyson Airwrap таахгүй юу энтэй. Тэгээ би энийг бол бүр байнга хэрэгэлдэг. Бүр өдөр усын угаах болгонд ерөөсөө энэгүй бол би ерөөсөө байж чадахгүй. Тэгээ үсийг айгуу гоё үндэ зөөлхөн болгоод гоё болгодог. Тэгээд би угаасаа өөрөө Dyson айгуу дуртай болохоор манайх угаасаа Dyson-ы тоос орогч эднэргээд Dyson ер нь нэг бүх юмнуудыг хэрэгэлдэг. Тэгээд усны эндүг бол авъя гэж яг харж исэн. Тэгээ за хямдрал хүлээе да гэсэн чинь гоё яг ингээд Black Friday болоод авч ийн. Угаасаа би бол энийг байнга хэрэглэе гэдгээ мэдчихэж байгаа. Тэгээ амар гоё хямдарсан байсан. Хэрвээ яг Австрал авна гэж бодож байгаа хүмүүс байвал эртхэн аваарай гэж хэлмээр байна. Тэгээд би та нартайгаа хамтдаа unboxing хий. Вау, хардаа. Ийм гоё өнгөтэй ингэж харагдчихээн. Тэгээд яагаад хайрцаггүй байгаа юм бол би бол хайрцагтай гэж бодсон юм. Дотроо хайрцаггүй ах юм. Яг сонирхолтой. За тэгтээ яах вэ? Хайрцаг нь ихтэй эзлээд угаасаа надад хайрцаг байгаа болохоор залхуур нь ийм том юм байна. Тэгээд би та нартай массаж үзэж харуулах уу? Олон хүүхдийн ингэж тохируулах юм байна. За хоёр өөр ингэж харагдчихээн. Энэ тал нь бол амар гоё зөөлхөө. Oh my god, so happy with my purchase. Nice. Би юу гэж өгдөх вэ гэхээр аваараа л гэж зөвлөе доо. Энэ тал нь ингэж харагдчихээн. Тэгээ энэ болохоор шууд нойтон үсэг ч гэсэн ингээ хатаагаа цэнсэж жагаад яачдаг. Dyson-доо бол бүр үнэхээр happy байна. Хардаа манайхаа миний энэ талын ус хамгийн гол нь ус гэмтээхгүй байхгүй юу? Тэр нь бүр амар таалагдчихээн. Амар гоё зөөлхөн болцсон байна. Тэгээд энэ талын ус ингээ арзаасаа хардаа ийм гоё байна. Тэгээд энэ Dyson-доо happy байна. Тэгээд надаас аягүй хүмүүс асуудаг байхгүй юу? Ингээд шүдээ яг энэ гоё ингээд цайвар юм ямар оогоор хэрэгэлдэг вэ? Яаж арчилдаг вэ гэсэн. Би болохоор энэ Marvis-ийн оог хэрэгэлдэг. Тэгээд угаасаа нөгөө багаасаа аягүй их ааруул эднэр идчихсэн. Тэгээд тийм болохоор ингээ хөөхөн ингээ яг миний өөрийн шүүд ингээ байдаг. Тэгээд хамгийн гол нь Marvis-ийн оог хэрэгэлдэг. Тэгээд тэрнээс өмнө болохоор Sensodyne гэх тийм оог хэрэгэлдэг байсан. Бүр багтаа бол байнгын Colgate-ийг хэрэгэлдэг байсан. Тэгээд яг одоогийн байдлаар бол ийм оог хэрэгэлж байгаа. За тэгээд би болохоор бас хэлсэнтэй би өөр нэг амар тийм амар шопинг хийх дурггүй болцсон. Гэхдээ яг өөрөө яг авъя гэсэн юмнуудаа л авч байгаа. За энэ болохоор бас миний авъя гэж хараал байсан дресс баг аль хэдэн жилийн өмнө жил гарны 2 жилийн өмнө ер нь бол аюу их тренд болж исэн. Тэгээд энэ Skims-ийн дрессийг авсан ийм урт. Тэгээд энэ болохоор бүр амар хямдарсан байсан. Тэгээд одоо яг энэ 100 болж байгаа болохоор яг ийм палаж дресс өмсөө зүгээр доогуур ингээ углааш өмсөө явчихаар айгу амар байдаг халуун өдрүүдэд. Тэгээд энэ болохоор бүр яг гоё миний биеийг бариад айгу гоё харагдчихлээ. Энэ болохоор арзмаар нь болохоор small байна. Тэгээд ингээд материал нь амар гоё юу гэж өмсөөгүй юм шиг ийм мэдрэмж төрүүлдэг. Би болохоор Skims-ийн юмнуудад айгу дуртай байхгүй юу. Тэгээд бас дээрэс нь одоо миний влогийг дандаа эмэгтэйчүүд ихэнх нь үздэг болохоор
би бас ийм Skims-ийн одоо ийм дотор хувцас авч өмсөх айгүй дуртай. Эднийх болохоор ямар ч ингээд одоо би юм өмсөөгүй юм шиг ингэж харагдаг. Энэ болохоор ийм нүүд өнгөтэй нь байна. Одоо юмны дотор ч гэсэн өмсгөө. Тэгээ бас ингээд ер нь бол хаар эднэр гээд би ер нь энэ үгнүүдээс нь авч өмсөх айгүй дуртай. Тэгээд ийм Skims-ийн дотор хувцсыг бас сонирхоод үзээрэй. Тэгээд мөн дээрээс нь ийм левчиг байна. Би яг үнэндээ левчиг ерөөсөө өмсдөггүй байхгүй юу? Жирийн үедээ бол ерөөсөө өмсгөө одоо ажил дээрээ л ер нь бол өмсдөг. Тэгээд левчиг өмсгөр айгүй тийм гоё би твтэйхэн левчиг өмсөх айгүй дуртай. Тэгээд мөн дээрээс нь ийм гэртээ юу авсан аяны альчуур, эдний аяны альчуур бүр амар гоё. Австрал байдаг хүмүүс мэдэх бах. Тийм Country Road гэдэг яг Австралийн брэнд. Тэгээд эдний аяны альчуур нь бас хямдралтай байсан. Эдний аяны альчуурыг авсан. Зараагаас юм авсан байгаа. Би яг ажил явж Зара байдаг болохоор нэг хаяа орж шагааж үздэг байхгүй юу? Тэнгүүд бас хөөрхөн юмнууд айгүй бэд юм аа. Тэгээд энэ болохоор ийм цагаан ийм топ авсан байгаа. Тэгээд би өөр нь ийм саглахар үстэй юмд айгүй дуртай болсон. Нөгөө Япон явж байхдаа миний одоо хүүх ийм бас ийм үстэй саглахар самцыг хүмүүс мэдэх бах. Тэгээд би тэрийг бас нэг хэдэн удаа өмсөжсэн. Тэгээд тэрэндээ айгүй дуртай. Тэгээд ер нь ийм цагаан өнгийн хувцас, хар өнгийн хувцас бүх юм дээр айгүй их зөгтөг болохоор одооноос ер нь нэг тийм амар тод өнгөтэй биш цагаан юм хар өнгөтэй хувцас айгүй таалагдлаад байгаа. Тэгээ энийг болохоор ингээд ямар ч хувцсан дээр өмсөд тэгээр нь гоё өмсчүүр айгүй гоё байгаа. Энэ болохоор тэгтээ хямдралгүй байсан, заарад байсан. Энийг $150 байсан уу яасан. Тэгээд энийг бас авсандаа айгүй гоё баяртай байгаа. Ер нь бол ийм active wearing айгүй дуртай. Тэгээд миний одоо влогийг мэддэг хүмүүс бол биелүүлэх юмны өмнөг айл хэдэн жилийн өмнөөс эхлээд одоо баг 4-5 дахь аваад өмсөж байгаа. За тэгээ би Алогийн бас яг коронагийн үед доогуур нь өмсдөг ийм теннис скертийг авч өмсөжсэн. Тэгээ тэр нь одоо хүртэл надад байгаа. Саарал малгайтай цамцыг бас хүмүүс өмсөнгүүд айгүй асуугаад идэг ийм хүүдийтэй. Тэрийг би бас Алогоос авч исэн. Тэгээд энэ удаа болохоор Алог бас ингээ 30% хямдралтай болсон байгаа мэлээ. Тэгээ би ийм тарпезон өмд авсан. Гэхдээ материал нь болохоор яг үнийг хэлэхэд лүлэх юм шиг яг ийм гоё биш. Жохон юм зузаан юм шиг санагдсан. Өнгө нь ганцсан юм шиг юм өнгөтэй. Гэхдээ надад айгүй таалагдсан. Алогоос авсан юмдаа бас happy. Хямдарсан байсан болохоор тэгээд яасан юм топыг авсан юм Алогийн. Ийм юмнууд авсан байна. Тэгээд дээрээс нь нэмж хэлэхэд гэвэл бас гэртээ ер нь бол айгүй их юмнууд авцсан хүлээж байгаа. Тэгээд тэрийг болохоор одоо яг unboxing хийж амжихгүй болохоор та нартай хэлээд явчих. Би болохоор гэртээ ийм аяг шаазангийн юм ком авсан байгаа. Тэгээ энэ ком болохоор цагаан өнгөтэй болохоор бас бүх юмн дээр хосолчин. Тэгээ бит хоёр гэртээ хойлохна байдаг болохоор ер нь нэг аяг шанаг хэргэлдэггүй байхгүй. Тэгээ ер нь сүүлд нэг өөр ком хоёр хүнийг ком авснаас биш юм бас хүмүүс ирэхэд айгүй их аягны хомсдолтой байгаад идэг. Айл 4-5 жилийн өмнө манай найзууд манай гэрт ирж байхдаа тийм аяг тавны ком өгчээсэн. Тэгээ тэр маань ингээ байхгүй басаар хагарсаар аваад одоо ерөөсө баг нэг аяг тавгүй болсон. Тийм болохоор гэртээ гоё юм аяг тавгны суур авъя гэд тэгээд айгүй хямдарсан байсан энэ брендийг авсан. Тэгээд эднийх болохоор ер нь бол юм болгон дээр цогцохоор юм хөөрхөн юм бэлээ. Эний гоо сайхны юмнууд бол бүгдийг ингээд яг өөрийнхөө ажилтдаг газраас Dior-оос авчдаг болохоор айгүй амар байдаг. Миний яг өөр брэндээс авах юм гэвэл бүсний одоо бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгээд шүдний сойз тийм юмнууд байгаа. Бусад бие юугаагч одоо бүх юмнууд нүүрний арчилгаа бүх юмнууд ер нь бол Dior-оос авчдаг. Тэгээ хувцаа болохоор аль болох багасгаж авъя гэж бодож байгаа. Тэгээд хамгийн сүүлд ер нь Солонгос явж шопинг хийснээс хойш айгүй бага шопинг хийсэн. Black Friday гэвэл тим сонинтой. Тэгээд гэр ахуй юмнууд бол айгүй сайн хямдарсан бэлээ. Одоо энэ бичлэгийг үзээд одоо Dyson-ы юм сонирхож байгаа хүмүүс байвал та нар маань нэг амар бодох хэрэггүйгээр шууд аваад үзээрэй л гэж хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн влог маань ингээд дууслаа. Та нартайгаа гоё ингээд юм яриад хамтдаа unboxing гэсэн чи айгүй гоё юм. Та нар маань нэрээ миний влогийг үзэж байгаа бол гоё комент хэсэгт комент өчөж байгаараа би нөгөө YouTube одоо хийдэг хүмүүс чаа комент уншихаар л ер нь бол айгүй гоё байдаг. Дан одоо лайк дарах биш. Тэгээд сэтгэлээ бас үлдээж байгаараа. Тэгээд влогтойгоо хамт байсан та нартай бүгдэнд нь баярлалаа. Удахгүй дараагийн влогоор уулзцгаая. Bye.